малтмалын тухай хууль яригдж байхад гадаа иргэд жагсаж цуглаад үзэл бодлоо илэрхийлж байгаа. Ерөнхий сайд учрал улсын их хурлын дарга Бямбцогт нар хизээ энэ ард иргэдтэй уулзах вэ? Өнөөдөр үү? Хизээ вэ? Нэгдүгээр асуулт. Ардын намын удирдлагууд өнөөдөр сонгуул болохоор одоо жорлонгийн нухаж өгье гэж гуйгаал гүчдэг. Одоо нүдний булаа болохгүй энэ 50 метрийн цаана байгаа ард иргэдтэй уулзаж, зөвшөлдсөж, ойлгож, ярилцах ёстой. Та нар Монголын ард түмнийг үзэл бодлоо илэрхийлж байгаад үл ойшоос болж хүчирхийллүүд турхирж байгаа гэдгээ ойлгоорой. Би хуулийн дагуу асууж байна. Хууль тогтоомжийн хуулийн тухайд заавал зөвшөлдсөж, ярилцаж, ард түмэнтэй төлөөлөлтөд уулзсан байх ёстой. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. За Эрдэнэсвэлгийн яамны сайдаас хоёр асуулт байгаа. Эхлээд би эдийн засгийн яамны сайд J-Inquiry, сангийн сайд Менцэхэн нараас асуулт асууя. Эдийн засгийн үр өгөөж баялагийг төлбөрийн талаар, татварын талаар асуулт асууя. Та нар 5% баялагийг амнаатыг 1.7% болгоё гэж орж ирж байна. Гомон гайхамшигтай юм а. Хэдэн төгрөгийг Монголын ард түмнээс сулгайлж байгааг мэдэж байна уу? 600 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгөөр Улаанбаатар метротой болно. Боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа цалингийн нэмж чадна. Тэтгэврээ нэмнэ. Энэ боломжийг яагаад Рио Тинтод болон бэлгэлж байгаа юм бэ? Ямар миний асуулт. Энэ эдийн засгийн дүн шинжилгээний асуулт учраас эдийн засгийн яам, сангийн яамн дээр ямар шинжээж экспертүүдээс зөвлөгөө авсан бэ? Энийг ил тод хэлээч. Сайд нар бол энэ талаар юу ч мэдэхгүй. Хоёрдугаар асуулт. Жишээл өнөөдөр 5-аас 14% роялти хөдөлж байгаа. За зарим тал дээр бол одоо тохируулсан татврын орлого гэдэг нь бол 8-аас 26%. Дээд тал нь одоо 46.5% татвар төлж байгаа. Гэхдээ жишээл ингээд өнөөдөр зис өсөж явахад роялтига болон татваруудаа нэмж яхад манайх зөрүүлээд буун гэж юу гэсэн үг вэ? Миний дараагийн асуулт, дэлхий дээр зисийн үн манай монголчин 4200-аас 4800 байсан шүү. Анх дөнгөж эхэлж байхад 10 гаруй жилийн өмнө. Одоо 13,800 доллар болчиход байхад тоон нь буулгаад ард түмний аварсан ямар орн байгаа вэ? Та нар нэг жишээ хэлээд өгөөч. Канада өсөж байна, Казахстан өсөж байна, Чили өсөж байна. Монголын сайд нарыг би тэнэг гэж мэднэ л дээ. Тэгсэн чинь харин бүр шал тэнэг юм байна. Энийг хэлэх үг алга. Ард түмнээс ингэж боломжийг хулгай хийж яах гэдэг бол та нар ядаж мөнгө өгдөггүй маа гэхэд өгч байгаа дэртэ тэргүй та нартай өсөж байгаа зэсийн үннээс авах ёстой юм бити буулгаач. Эдийн засгийн яам, сангийн яамн дээр энэ эдийн засгийн өөр өгөөжийн тооцоо хийж явах ёстой. Асууж байна. 3 дахь асуулт. Өнөөдөр яагаад Эрдэнэт ГОК 21.6%-ийг төлж болоод байхад хувийн компаниас 5%-ийг авахаасаа татганаад 1.7% авах гэдэг юм бэ? Энэ ноцтой асуулт шүү. Үндэсний Эрдэнэтийн үйлдвэрийг 21.6 гэж дээрлэгчээд яагаад хувийн компаниас 1.7 ичиж өхмээр л гэж хэлмээр байгаа. Өхгүй л дээ та нар. Хоёрдугаар асуулт. За энэ ашигт малтмалын тухай за одоо дамжны сайдаас асууч. Ашигт малтмалын тухай хуулийн 64 дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль заасан эрхээ хэрэгжүүлэхийн тулд учруулсан хохирлыг за энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэстээр яригдж байсан. За энд бол Ганбаатар гишүүн 1.7 гэсэн хувь бол байхгүй. Хоёрдугаарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зэстээр одоо байгаа яг хэвээр нь явъя гэдэг ийм одоо байр суурьтай байгаагаа танилцуулга дээр дурдж уншсан. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Юу вэ гэхээр Монгол улс зэсийн хүлээгдэж байгаа 20 төсөлтөө байна. Энэ 20 төслийг хөдлөх гэхээр 21.6% амнааттай, манайх бол борлуулалтан дээр суурилсан амнааттай, Чили бол ашигт суурилсан амнааттай. Таны харьцуулж байгаа. За 46%-ийн одоо өгөөжийг авна гэдэг бол энэ яг бүгдийг нийлүүлээд авж байгаа хэлбэр. Манай улсын тухайд бол дахиад цагаан суурга хармагтаа тэргүүтээ 20 ордоо яаралтай хөдөлгөөд
энэ Рио Тинто гэж ганц хөрөнгө оруулалтаас хамааралтай байдлаасаа гарах л бодлого дэвшүүлэх гээд оролдож байгаамаа. Бид дахиад нэг эрдэнттэй, дахиад нэг оюу толгойтой болчвол ганцхан одоо таны одоо олон жил одоо үзэж тарж байгаа энэ одоо төслөөс хөрөнгө оруулалтаас хамааралтай байдлаа бууруулах гэж л оролдоод байгаа юм. Яг үннийг хэлэхэд энэ зэсийн амнаатыг буулгана гэдэг нь нөгөө талдаа уулын баяжуулах эрдэнэ төлөвлөрөө ашигтай ажилуулад ногдлоо ашгаа илүү авах. Дээрээс нь аж ахуй нэгжийн орлогын албан татвараа илүү авах. Ийм бас бодлого байгаа давхар цаана. Хоёрдугаарт хамгийн чухал нь шинэ өөр төслүүдээ хөдөлгөж аваад ганцхан төслийн базаанд ороод байгаадаа болмоор байгаа байхгүй юу? Оюу толгой дээр бид нэр 5% амнааттай байхгүй юу? Тэгээд Рио Тинтотой хилцээрт ороод зогсооч чаддгүй. Сайжруулж чаддгүй. Гар гэд хилч чаддгүй. Гарах юм бол гар гэвэл 1.6 их найд төгрөгийн төсвийн орлого тасрах гэдэг. Гаргахгүй гэхээр ганцаараа байгаа хүн бидний гаргаж чадахгүй штэ гэсэн байртай байгаад байдаг. Тэгэхээр 2-3 том төсөлтөө болж ээж нэгийг нь та нар гарч болно гэж хэлж чаддаг бяртаа болох ийм л бодлого юм. Уг нь бол олон улсын дунджид аваач өрсөлдөөл гэдэг байгаа бид нар. Ийм хэмжээнд хийхгүй бол 21.6% бол дэлхийн хамгийн өндрүүдийн нэг. Гэхдээ одоо энэ хуулийн хүрээнд бол бид энэ зэсийн амнаатыг энэ онтрогийн хилцээр дуусал хөдлөхгүй байя гэсэн ийм одоо байр суурьтай байгаа. За ямар сангийн сайдаас асуугаад байгаа. Ямар эксперт яагаад ингэж зөвлөсөн? Яагаад бусад орнуудад ингэж буулгаад байхад өсгөөд байхад манайх буулгаад байгаа юм бэ? Үндэслэл юу вэ гэж асуусан. Буулгасан ямар орн байгаа юм бэ? Дамтны юмсад сая баш тодорхой хариуллаа. Энэ татрын өөрчлөлтөөр эх орны төсөд ямар ч нөлөө байхгүй. Бид нар зэсийн 2% үйлдвэртээ та илүү маш сайн мэдж байгаа. Танаас маш их байнга ярих болгондоо дурддаг оюутлогооч юм бол хөрөнгө оруулалтын гэрээгээр амнаатаа төлөө явж байгаа. Энийг та сайн мэдж байгаа. Эрдэнэ төлөвлөр бол тусгааслан тогтоолоор явж байгаа. Энэ хуулийн дотор орж ирээгүй. Ганцхан эрдэнэ төлөвлөр маань итгэд байхгүй татвар төлж байгаа. Бид нар дахиад өөр шин төслүүдтэй болъё. Шин зэсийн үйлдвэрүүтэй болъё. Эннээс авах амнаатаа тэр хөрөнгө оруулагч нараа татахын тулд энэ татврын бодлого орж ирж байгаа. Түүнээс биш одоо байгаа хоёр дээр чи юу ч өөрчлөгдөөгүй. Тийм учраас шинээр орж ирэх шин нэгдэх төслүүд дээр чинь энэ бодлого хэрэгжээд явнаа. Энэ хууль батгах юм бол. Юу ч асуудлаа мэдэхгүй болсод байна шүү дээ. Өнөөдөр татврын таатай нөхцөл бүртгэл юм бол оюутлогоо Рио Тинто энийг чинь ашиглана гэд гэрээндээ заасан байгаа шүү дээ. Тэгээ энийг чинь таатай нөхцөл бүрдүүлэхгээ та нар яриад байна шүү дээ. Дээр нэмээд миний асуулт их ойлгомжтой. Өөр ямар оронд та нар шиг ийм шидэт арга хэрэгэлсэн юм бэ? Хааны газар байгаа юу? Та нар дэлхий дээр анх удаа ийм санаачилж байгаа юм уу? Тэгээ ямар экспертүүд байгаа юм? Та нар бол энэ талаар юу ч мэдэхгүй. Та нарын шинжээс дүгнэлт гаргасан юм уу? Тэгээд учрал Бямцогт хоёр энэ ардмантай уулзах юм уу юу? Энэ гадаа бидний сонгосон сонгогчид 50 метрийн цаана энэ ашигт малтмлын тухай хуулиар чинь ярилцъя, ойлголцъё, хүлээж авч уулзаач, зөвлөлтё гэж шүү. Хуулийн дагуу ярьж байгаа хууль тогтоомжийн хуулийн дээр аливаа хууль гарахаас өмнө заавал ард иргэдийн санаа бодлыг авсан байх ёстой. Ярья гэдээ хахад ярихгүй байна. Миний 3 асуултанд хариулт авъя. За би одоо манай улс бол геологийн нөөцийн хувьд бол гамбатар гишүүнээ зэсийн том тоглогч болох боломжтой. Ганцхан нүүрсэн дээр суурилсан эдийн засагтай байгаад байгаа. Зэс гэдэг хөдөлгүүртэй болохын тулд харин би танд нөгөө талаас нь хэлвэл ер нь илүү дээр юм байна гэж бодлоо. Юу вэ гэхээр 21.6% борлуулалтын орлого дээр тавьдаг амнааттай улс дэлхийд байхгүй. Бид дэлхийн жишгрүүл авчрах гээд байгаа юм. Ингэж үндэхгүй бол энэ хөрөнгө оруулалтууд чинь тоолж тавих гээд бид Рио Тинто гэдэг ганцхан хөрөнгө оруулагчийн атганд байгаад байна. Эннээсээ салъя гэж. Чийл бол үндсэндээ одоо бэллээ шүү дээ. Борлуулалтын дээр нь 1%, ашигн дээр нь 26% тавьж байгаа байхгүй. Арай өөр бүтцтэй. Дунджаар бол эн чинь нэг бид нэг 9 орчим хувийн амнааттай байгаа байхгүй дэлхийн одоо зэсийн тоглогчид. Энийг бид нэг 15 дээр авчрах гэдэг юм. Ядаж. Би
Уг нь 3 4 ч асуулт бэлдсэн. Бусдыгаа асууя. Саяных бол асуултанд хариулт авсангүй. Тэгээд хэлцүүлгийн явцад би бас нэлээд тодруулж асуунаа. За 64 штрих 1 дээр тусгай зөвшөөрлөг эзэмшигч нь эрхээ хэрэгжүүлэхэд нь одоо туслана гэсэн юм заасан байна. Тэгээд үндсэндээ ард иргэдийн зохион байгуулалтаа эсэргүүцлийн ажиллагаа газар авч байгаа учраас энэ орлогыг тасалдуулах магадaltaа энийг одоо болиулна гэж зааж. Гэхдээ чинь зохион байгуулалтгүй эсэргүүцэл гэж юу байна? Би одоо насаараа л зохион байгууллаа. Өнөөдөр ард иргэд амжиргаагаа хамгаалж хууль бусаар авилгал өгөөд орж ирж байгаа тэр байгаль орчныг бохирдуулах гад ард иргэдийн тэр бэлчээрийг таллах гад байгаа тэр улсуудтай хэлцээрт орох, ойлголцуулах, зөвшөлтсүүлэх механизм энэ хууль дотор алгаа. Зүгээр хүчирхийлд уриалсан айхтар юм гараад ирж. Төр ерөн үндсэндээ бол өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүчгүй сул доройд нь үйлчлэх гэж төр. Монгол улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлөөр одоо 16880 гаруй тусгай зөвшөөрөл олгосноос өнөөгийн байдлаар нийт газар нутгийн 4.6%-ийг хамарсан 2830 ашигт малтмын хайгуулын бол ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Нэг гажиг бий болчиход байгаа. Юу вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл маань ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 1.6 дахин цөөхөн болчиход байгаа. Ийм одоо уул уурхай суурьтай эдийн засгийн орн бол байхгүй. Дэлхийн дунджаар бол ер нь хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хамгийн багадаа 5 дахин их байжээж ирээдүйн одоо эдийн засгаа хангаж тэтгэж явах их усрүүдэд бэлэн болгож байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл болгон ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон одоо уурхай болдоггүй. Монгол улсын дундаж статистик бол 1000 ашиглалтын хайгуулын тусгай зөвшөөрлөөс нэг уурхай гардаг ийм статистик байгаа. Тэгэхээр энийг бас нээжээж бид нар бол бас явах ёстой. Хамгаалах тухай асуудал бас байгаа. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг очоод зогсоочдөг. Хөрөнгөө гаргаад эрсдлээ хийгээд явж байгаа энэ хүмүүсийг хамгаалах механизм байдаг. 100 мянган төгрөгөөр торгоод явуулдаг. Ийм л байсан. Тэгэхээр энэ хуулиар бол энэ хамгаалтын зохицуултыг оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд саад учруулвал зөрчлийн тухай хуулиар шийтэгдэг болох ийм зохицуултыг оруулж ирсэн. Хүний эрхийн комисс Монгол Улсын дээд шүүх улсын ерхий прокуророос дүгнэлт авч одоо энэ хуулийн зохицуултанд оруулж өгсөн байгаа. Ард иргэдийн одоо зүй ёсны, хууль ёсны эсэргүүцэх шаардлагыг бол төр хүлээж авалгүй яах вэ? Лиценз олгоод, эрх олгоод, стандарт нормын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг санаатай болгон санамсаргүй байдлаар очиж зогсоогоод эдийн засгийн алдагдлалд оруулж байгаа бол торгуул ногдуулдаг ийм л зохицуулт оруулж байгаа. Нэг. Энэ юунаас болж байгааг нь бас засаж байгаа. Юу гэхээр орон нутаг тухайн уул уурхайн төсөл байгаа орон нутагт амнаатын хуваарлалт очдоггүй байхгүй суманд нь. Бүр хасдаг. Та нар тэр уурхайтайгаа уулзраа гэдэг. Одоо бол бид орон нутагт очдог амнаатын хэмжээг 10 байсныг 15 болгож орон нутагт очдог байсан хувь 4 байсан бол 6 болгож бүр суманд нь хуваарилдаг зохицуултыг хийж байгаа маа гişүнэ. Ингэснээр одоо энэ ард иргэдийн уул уурхаагаас юу ч бидэнд ордоггүй гэдэг шүүмжлэл арилах юм аа. Ингээд ард иргэдээ бас төслүүдтэйг хамтарч ажиллах зохицуултыг За